Сайн уу манганаар тэгээд нэг хүлээлгэхгүй дараагийн оруулчих гэж бодлоо. Бүр нэг мулгуу те. За би ч угаас өөрөө мулгуу л та. Өөрийнхөө нэрийг мэднэ. 6 дугаар анги. Welcome to heaven. Welcome to heaven. Oh, why is Saint Peter so tasty? За эхний хэсэг болохоор манай Чарли юм бэлдэж эхэлж идэг. За юу бэлдээд байгаа юм бол гэхээр угаасаа ойлгож байгаа. Сүүлчийн ангиас манай хүн чинь девачин руу явж уулзалт хийж байгаа. Хэрэг би Веги гэсэн бол Чарли шиг юм оптимистик найз охинтой байхад бол харамсахгүй юм байна. Гэтэ одоогоор өөрөө өдөр сэтгэхүйтэй найз охин л доо. Манай Веги бол тэгэл стил нөгөө нэг жоохон сандруу байгаад байдаг. Яагаад гэдгийг нь удахгүй мэдэх байхаа тий. Вэг бол ямар нэгэн араас дээр яагаад чинь зочид бодолтой үлдчихээл гэл нэг худлаа үг хэлгээл даач худлаа хэлж чадахгүй юм да. Тэгээд Чарли түүнийг нэг тайвшруулаад авч явахаар болдог. Удалгүй манай Анжелдас лалар гэж ороод ирдیں۔ Нефт түүнээс юу болсныг нь асуудал юу болсон хамаагүй хэн болсон хамаатай. What the fuck энэ Валентинотой л холбоотой юм шиг байгаа юм. Тэгсэн үнэхээр Валентинотой холбоотой Валентино түүнийг 16 цаг ажиллуулсан гэж гоншгоноод байдаг. Нефт амар хөөрхөн байгаа зү тоосон гөвж юм уу. Ваа нана. Удалгүй нөгөө манай нэг ноён пинчсийг бүүм гэдэг дэлбэлцдэг нөгөө нэг дэлбэрэлт орж ирээд. Нөгөө манай Cherry Bomb яана энэ хайда ханыг өрөвдөх юм аа. Энэ хан зүгээр нэг өнгөчнө гэж байхгүй маа. Тэгээ манай хоёр найз уулзсан юм хань удахгүй хот жив шийтэй ярих байлгүй дээ. Бомб зүгээр амар зөвөн зөв. Чарлид нөгөө нэг тесрэг бөмбөө өгснөө. Чарлиг байхаас сандраагаад. Гэтэ Ваги бол шууд барьж аваад гадуур шидчихжээ л дээ. Чарли тэгэл би ингээд Анжелийн нэг найзтай уулзсан таатай аймаатай ингээл бүр амар баярлал. Хөөхөн ч юм уу. Чарли болохоор бусд нь үнэхээр их одоо сайн болохын тулд хичээж байгаа болохоор нэг жоохон хөвгөлдүүлээгээл гэдэг. Тэгээ яг хөтэ Cherry Bomb-д хэсэг мөнгө өгөөд тэгээд эднэрийг хамт явуулъя гэдэг. Па чи бүр гайхаад өглөө. Тэгээ эднэрийг хөвгөлдүүлээрэ гэж хэлжээд одоо Деважингийн хаалга нээгдэх ёстой доо гэхээр харсан чинь нөгөө хаалга нээгдэж идэг. За одоо энэ дотор юм л болох гээд байна да хулгайч гэж. Тэгээ Чарлиг үчиж Вагиг аваад yeet. Тэгээд өөрөө араас нь орчдөг. За хахад цацав. Оо хүн илж дуусаагүй өгөлцөр. Энэ маань бас чадахгүй юм байж ээж Cherry Bomb-ыг ризлгээл би ч чадаагүй маа миний өгш одоо буужиг. Ер нь бол Cherry Bomb-ийн араас хөөсөн залуучууд ер нь бол бүгд хамраасаа газар шаага. Оо хэлж дуусаагүй багт. Одоо Анжелтэй гарна. Гэтэ та нарын ядаргаатай өгзөг чинь чирээл явахаас. Чи бас би хөжилтөх гэж гарна гэж юу? За үзэл сэлгэлээ. Манай хоёр Деважингийн хаалганы урд ороод ирдэг. Вэгийн газрыг харалтаа. Ийм гоё ингэж таамагласангүй шүү. Гоё газтэй. Тийм ээ үнэхээр айхалтай Деважин вау. Ингэж нэг юм Saint Peter юу? Гигантын Peterтэй танилцдаг. Угаасаа Lucifer энэ хоёрыг явж уулзчаарай гэсэн болохоор Lucifer-ийн нэрийг хэлсэн чинь нөгөөч ч юмар хараалын үг хэлтлээ чавчирдоо. Та хоёр төөрөөд буруу газар ирчихээ гэж хэлдэг. Тэгтээ яг үндэ угаасаа энэ хоёр чинь нөгөө энэ чинь уулзалтанд ирсэн штэ. Удалгүй нэг амар Divining Anna буугаад ирдэг нь өндөр зэрэглэлийн Seraphim буюу Sarah нөгөө Emily-тэй орж ирдэг. Okay, wait. Let me give it a try on Emily. Сано, би бол Emily. Нөгөө Seraphim нь юу ч гэсэн Amy, Өөр тухтайгаар хаалтууд. Юу ч гэсэн болт юм да. Ингэж нэг Emily гэх юм innocent охинтой танилцдаг. Oh motherfucker, welcome to heaven болцсон юм уу? За. Өнөөдрийн ангийн ихний дуу. Welcome to heaven. It is my pleasure to say unto thee, welcome to heaven. Oh, where the virtuous reside 24/7. Oh, people are happy that they died cause you come to heaven. Oh, check out our sick decor, the spirit's there. My girl, are you jealous that she's holding hand with another? Of course it is just temporary. I'm sorry you can't stay. Cause every single day in heaven is a happy day. Welcome to heaven. Asthmatic ass Saint Peter. Тэгээ Emily Charlie Vega хоёрыг чирээд гүйжихэд Адам Lute хоёр харчдаг. Энэ хоёр болохоор манай хоёрыг яаж орж ирсэн мэрсэн гэдээ бүр амар жаач хийгээд бараг бүр барьж идлээ. Дамана тавтаргүй хадаа чи ер нь аваачиж очиод барыг туллаж молчих гээд амаа яах гээд. Тэгсэн чинь Lute байж хордог. Эдгэр чинь болохоор устгал хийдэг сахиус нэнгэрүүчтэй. Тэгэхээр устгалын өдрийг байна штэ. Зөвхөн устгал хийдэг сахиус нэнгэрээс өөр бусад сахиус нэнгэрүүд мэдэх ёсгүй юм билэ. Пүүх сахиус нэнгэр гэдэг бүр түргийн хэллэг хэлэхний. За энэ Sarah-гийн хэлж байгаа зүйлээс болохоор энэ ер нь манай тал биш болж магадгүй юм шиг үлээ. Яагаад гэвэл Lucifer одоо оролцчихлоо гэж ер нь нэг жоохон дурамж хэлдэг. Гэхдээ нөгөө талаараа бүр амар reasonable. Яагаад вэ гэвэл Sarah-гийн хувьд болохоор Devajing одоо эв тэгш одоо нэг тийм сайн сайхан байлгах нь түүний үүрэг.
Одоогор болохоор штэ энэ бүхнийг зогсоох бүх чадах зүйлээ л хийгээд Адамд тулгадаг. За манай хоёр өрөөнд ороод ирлээ. Ёрон жоохон тогтж гин шүү. Чарли болохоор ирэх замдаа амар Fluffy амтаа хараад тэрийг хамт явж Вэгид үзэх үү гэсэн чинь Вэг болохоор амарлаа гэд тэгэд Чарли яваад өчтөг. Яа Вэгийг амраа твтэх гэсэн чинь хаалган тогшоод очиод нээсэн чинь бум Адам. Чарли одоо удахгүй ирнэ. Тэгэхээр чи одоо яв гэсэн чинь өөрөө хүчээр ороод ирдэм да. Би тэр шаргал ямыг хайгаагүй чамайг л хайж ийг ороод ирсэн. Яагаад тэрэ ороод ирснийг нь асуусан чинь чи хамтлагаас гарсан. Тэгэд соло карьер хөөсөн. Эсвэл надтай дүүтлэх гээд байна гэд ороод ирдэг. Ер нь бол ойлгож байгаа те. Юу яриад байгаа чи ойлгохгүй нэ гэсэн чи ер нь бол бүр ойлгомжтой болчтой одоо л. Вэг болохоор унсан сахиус нэгэр юм бэлээ. Одоо нөгөө Чарлигийн хамгийн хүзэн ядаад идэг устгаж сахиус нэгрүүдийн нэг. Вэг болохоор яагаад унсан бэ гэсэн чи ийм хүүхд чөтгөрийг алахгүй амийг нь хэлтрүүлээд тэгээ өөрөө араас нь лүүцэд шийтгүүлсэн байдаг. Ер нь бол ингээд яагаад Вэгийн нэг талын нүдэн дээр ийм X байдаг нь одоо ингээд болтчихж байгаа байхгүй юу? Бас яагаад Вэги амар сандраад исэн. Тэр цус алдаад арайхан ухаантай байж байхад Чарли хурж ирээд түүний нүдийг нь боож өгж ер нь энэ хоёр анх танилцсан юм билээ. Адам болохоор манай Вэгиг жоохон манипулят хийгээд ер нь буцаах гэдэг. Яаж манипулят хийгээд байгаа вэ гэхлээр танай найз охин чинь чамайг устгаж сахиус нэнгэр байсныг мэдээд яах вэ гэд. Ёо зөвхөн байгааз. За удалгүй нөгөө хараал идсэн шүүх хурал нэхэллээ. Тэр биш шүү. Юу эн хонгормэн. Манай менежер л очихыг чарсан. Бүү Karen. Энэхүү хуралд ороо Sarah болохоор тамийн хүмүүс одоо сайн бол чадахгүй гэсэн юу санал асуулах шиг юм явуулна. Charlie болохоор ярих юм яриад, Adam болохоор эсэргүүцэх юм эсэргүүцээд, Sarah болохоор яг төвийг барьж идэг. За тэнэсэн бөмбөлөг рүү харлаа. Тэг манай эд ч өстө шоудаж өгч идэг шүү. Нийфтэй гэж мод өрсгөө зөөлөг энд өстө шалыг өстө зүлгэж өгч явах чинь. Манай Serpent ч угаасаа нөгөө фейлдсэн Reese хийх гээл идэг чаваас. Тэгээ жоохон rejectlүүлээд байгаа юм шиг тэгсэн сандарсандаа зүгээр бүгдэнд нь гээл. Тэгээ бомб болохоор хөөрхий найзын хуваар Angel-ийг нөгөө сэтгэлийг нь өөдрөг болгох гал харт амхийн өгч үзээл нэг уух юм өгч үзээл ер нь тэгэл яагаад идэг. Хаск болохоор тэгэл за Pinches дахиад failed Reese хийх гээл сандарсандаа дахиад бүгдэнд нь гээл. Мэдээж Дэважингаас энэ бүхнийг үзэж байгаа нь тодорхой байдаг. Адам бол тэгэл still objection тийм ээ. Адам болохоор Вэгийн нөгөө сэдвийг хөндөгч байгаа юм шиг яриад эхэлсэн чинь Вэги сандарсандаа за би 0 орлоо гэж гараа явчихдаг. Чарли болохоор зөвхөнгөө бараад бүр арайхийн гууж эднэр үнэхээр сайн байдгийм аа. Нэг боломжлоо үзчих гэсэн чинь Sarah дүү буюу Emily-гийнхаа нэг саналаар биш тэ зөвшөөрдөг гэдэг. Тэгээд дахиад л тэр бөмбөлгөөс үзсэн чинь энэ удаад Angel Dust маань болохоор нефтийг бүр яг эцгэн юм шиг ингээд мөнгөний төлөх юмд нь төлөөд ингээд сүйтгэсэн ямыг ингээд янзлаа яваад идэг. Эргээ харсан чинь нефтийг тэнцээ чинь бүр эргүүтэж өгж гинөө. Тэгсэн чинь гүүж очоод чи яагаад ийм юм бэ гэд загинцсан чинь нефтийг уйлчдаг. Аргадах гээд хаск тавьж төгсөн чинь нөгөөх нь хаскаас мултраад Валентино руу очичдаг. Fuck. Тэгээ угаасаа Валентино Angel хоёрын гол яг юу гэдэг мэдэн үсттэй тий. Зөвхөн нефти Валентиногийн Forest зулаагаад авцсан гэж. Тэгэл дахиад Дэваж энэ бүхнийг үзээл сууж идэг. Өнөөдрийн ангийн 2 дахь дуу You Didn't Know. But she was right, Sarah. She showed us the soul can improve. He saw the light, Sarah. It's not as simple as you think. Not everything is spelled in ink. It's not fair, Sarah. Careful, Charlie, keep a cool head. No, don't you care, Sarah. Sure you wish it could be so, but there's a lot that you don't know. What are we even talking about? Some crack or who fucked up already? He blew his shot like the cocks in his mouth. This discussion is senseless and petty. There's no question to be posed. He's unholy case closed. Did you forget that hell is forever? What are you saying? Let me get this straight. You go down there and kill those poor souls. You didn't know. Whoops. Yes, the cat's out of the bag. What's the big deal? I don't need your condescension. I'm not a child to protect. Was talk of virtue just pretension? Was I too naive to expect you? If hell is forever, then heaven must be a lie. Emily. If angels can do whatever and remain in the sky, the rules are shades of gray when you don't do as you say. When you make the wretched suffer just to kill them again. I was told not
not to trust in angels. By her? She should know. We should go. No! Don't you see? We've come so close. Look at them fighting. They're at each other's throats. Don't you act all high and mighty. Did you ever think your little girlfriend might be a liar? Don't, Adam, please. What's the fuss? Why hide the fact that you're an angel just like us? Фагиг үнэхээр их айгаад хэлэхгүй гэж бодож исэн зүйлийг нь хэлчихдэг юм да. Сара хүртэл нүгэлтнүүдийг ердөөсөө сайн хүн болох юм алга гэд ер нь хөөчдөг. Тэгжил бүх сахиусан тэнгэрүүч тараад явчихлаа. Эмили ч ихчтэй урам нугарлаа. За энэ үеийн анги дуслаа. Таалагдсан гэж бодож байна. Таалагдсан бол лайк, subscribe гэж. Тэгээд нөгөө аль болох хурдан хий гэж бодсон. Тэгээд аль болох чадхаараа л хурдан хийлээ. За баярлалаа. Баяртай манган нар минь.